Энэ болохоор хаана вэ гэхээр энэ хавь болохоор дээхэн үед бол маш том аж ахуйнууд байсан гэж байна. Тулаа бол хаасаагүй байдаг. Ийм сайхан цэвэр агартай гоё газар байт юм байна. Энэ хавьяас хүмүүс ирж аргалт өгдөг. Тэгээ би бас нэг сонир бодолтой явд юм байна. Тэгээ одоо салхи байхгүй болохоор ингээд ийм сайхан аргалын үнэр тэгээд энэ нар жаргаж байгаа байтал сайхан байна шүү. За өнөөдөр хайкинг бичлэг гэдэг юм уу гэж бодоод хийж байна. Энэ болохоор хаана вэ гэхээр Бэлзэг тарааллаас 5 км урагш Гавжин шаанд гэдэг газар байгаа. Тэгээд энд хамгийн гол нь энэ хавьд маш сайхан цэвэр агартай. Тэгээд чихэн их дураараа байж болох юм газар байгаа. Тэгээд чиг хайкинг одоо энэ тэнд харагдаж байгаа. Яг нар жаргахын тэр хавьд харагдаж байгаа овоотой хэсэг байгаа. Тэгээд тэр овоороо ойр юу гэж бодлоо. Овоороо ойр юу гинэ. Овоонд очиж гурд харчаад тэгээд тэр хавьраа жоох хаалгаж явж байгаад тэгээд хийж бодлоо. Тэгээд энэ хавь болохоор дээхэн үед бол маш том аж ахуйнууд байсан гэж байна. Туулай ферм гэдэг туулай аж ахуйнд байсан гэж байгаа. Хэдэн мянган туулай байсан. Тэгээд нөгөө туулай нь яасан гэхээр нөгөө одоо ферм дээр нь гал гараад тэгээд тэрнээс хойш туулайнууд нь одоо энэ хавьда тал тийшээ тогтоод тэгээд газар ухаад одоо энэ юм амьдэрдэг гэж сонссон. Тэгээ ер нь бол энэ хавьд алхаа явж байхад төрөл бүрийн амьтантай таарна. Тэр дундаа туулайнууд маш их байдаг. Одоо тайгны хоонууд энэ хавьд байдаг бол одоо туулай барих бах та. Туулай бол хаасаагүй байдаг. Ийм сайхан цэвэр агартай гоё газар байт юм байна. Тэгээд энэ цаагаар бол одоо энэ хүчтэй хөндий өрөө явсан юм. Хортны зам юм. За тэгээд тийш лахна. Сайн хараа. Батарей маань жоохон багасчихсан байгаа. Тэгээд батарейгаа 70 хэдэн хүртэл бас жоохон цэнэглэлээ. Эндээс ч одоо хот руу явхад ч Бэлзэг тарааллын хажуугаар өнгөрөхөөр удаан нэртэй. Тэгээд цаашаа айцын даваад аваад доошоо уруудаар явж байгаад хот нэлээд намд ор газар гэдэг юм лээ. Тэгээд яг одоо 12 сар 1 сар бол эндээ утаа бол хот болон гэж байна. Тэгэхээр ер нь болж игэл одоо хүмүүс хандаж хэлэхэд бас гарч амьдрах нь зөвтэй юм биш үү. 35 км явдаг эндээс яг хотын дуур. Тэгэхээр ер нь манай Улаанбаатар бол тийм том хот биш юм байлээ шүү. Тэгээ цөөхөө өрөөл Ярамгийн гүрнээс алхахад чинь тэгэл хотын төврөө бол доошлоо хөдөлгөд орчиж. Тэгээ төгжлээ гэдэг нэг зүйлээс алдахын тулд тэгж явж байгаа юм л да. Тэгэхээр ер нь бол хот тэлхэн зүйтэй юм байлээ. Тэгэхээр энэ дээр яалтч одоо хотоос гарч амьдрахын зүйтэй. Магадгүй хотоос гарч амьдарч байгаа хүмүүстэй улсаас хатаас өгсөн ч яат юм. Тэгээ зам харилцаагаас сайжруулж байгаа юм бол хотод бүрэн дөрөд байх. Таалагдав. Хасаа утсаанд яг онлайнаар ажил хийдэг хүмүүс л хагас утсаанд руу ороод сардааны 2 орчим болж байгаа. Нэг юм сайн сайхан байна да.
Энэ Гавжин шанд гээд нэр нь их учиртай юм шиг санагдаад дээ. Одоо гавж гэхээр бурхны номонд одоо эрдэмтэн докторыг л хэлдэг байх та. Тэгэхээр Гавжин шанд гэхээр нэг талаасаа буддын шишинтэй холбоотой юм. Нөгөө талаасаа шанд гэхээр дээж нэг ус ямар нэгэн зүйлтэй холбогдоод байгаа. Тэгэхээр Гавжин шанд гэхээр энэ хавьд бас газрын үндэ ус сайтай байт юм лөө. Энийг бол сайн мэдэхгүй л энэ хүмүүс та нар бас юу гэж бодож байна? Гавжин шанд гэдэг нэрний талаар бас сэтгэлээр хүргээрэй. Бага хон хариулаад их жоохон байсан юм аа. Манай ихчигээ цог дагаж яваад дэлгээ ихчгээд манай аавын хамгийн баг. Тэгээд хоёр явж байгаад би зайлшгүй жоохон байсан болоод тэр. Ам цангаад энэ хоолон дээр ямар ч суухгүй болчлаа. Би яг харангаж өглөө гээд уйлсан санагдаж байна. Тэгсэн. Манай тэр ихч түүл чи шээсээ уухгүй яасан юм гээд наваг загинжсэн. Бас л хатуужулж байсан байгаа. Тэгээ одооны хүмүүсийг бол бас өдөө гадаа явуулж хатуутуг бас бүхэлж авах зүйл биш үү. Тэгээ тэрний нэг хэсэг нь бол тэгэл хайкинг хийж ажиллах шүү дээ. Ажиллах гэдэг чинь одоо Японы эрдэмтний хэлсэн үг байна. Алхаж л гар хийж өгдөг шүү дээ. Алтны алхалт хийгээд. Энэ өөрөө цаана маш их чанартай. Тэр атгай бүр өөрөө өөртөө төлөвлөсөн бяцлаглалын хэлбэрт маш их боломжтой. Тэгээд цонхоо үрээл. За би болохоор та хаана очих гэж байгаа юм. Тийш явж байна. Жэнда. Тэр орой дээр гараад сайхан аргал төлөе гэж бодоод байгаа. Аргал хэр вэ? Би ч ер нь хөдөөний хүн гэж ойлголцож байгаа. Ер нь монголчууд бүгд л хөдөөний хүн гэдэг. За энэ хэдэн аргалыг аваа яваа. Тэр гараад сайхан хацаа юу гэж бодоод. Энэ хавьд нэг гоё зүйл нь зундаа маш их олон гадуу өдий цороол байдаг болохоор гэх юм уу. Хон малтан хүмүүс ихтэй. Тэгээ энийг барьж бэлчин. Тэгэхээр энэ хавьяас хүмүүс ирж аргалт өгдөг. Тэгээ би бас нэг сонир бодолтой явт юм аа. Ер нь манай улсад энэ газар олголт энэ газар гэж зүйлийг их гоё зэгцтэй олгоогүй гэж болж одоо яаж байгаа вэ гэхээр ингээд хаашаашлын хашаанууд бий болчиход байгаа юм аа. Тэгээд энэ дээр бол би бас их сэтгэл тэмдэглэж явдаг. Одоо тэр Үлзийд хорооллын цаана Улаанбаатар харагдаж байна. Улаанбаатар бол утаанда харагдсан хэвээрээ л. Энэ ойрын
5 жил бол энэ утаатайгаа байх гэж бодож байгаа. Тэгэхээр энэ дээр шийдтүүд бол гарч байгаа юм билээ. Тэр газын холболт бас их боломжийн шийдэл санагдсан. Тэгэхээр тэр луг бас нэлээд зөвхөлвөл бас арилах байх гэж бодоод байгаа. Түлшийг бол өөрчлөлт. Ямар ч нэмэргүй санагдаад байгаа юм аа. За сонноос энэ хавчин бол бас үнэг хэрс дээрээс нэмэх нь чухамтай. Монголын бас нэг зүйлийг бас хэлмээр санагдав. Ер нь Монгол шиг ийм эртний суур амсгалтай газар шаагаад авсан хотол тэгээд өвдөг хамгаалсан юм урт дээл эсвэл юм урт өвдөг бүрт өмсүүлэх зүгээр юм шиг байна. Яг тэгэхээр ер нь эртний монголчууд байнгын хөдөлгөөнтэй мал ахуйгаа хариулж явдаг учраас ер нь үеийн хөдөлгөөн дээр их анхаардаг байсан шүү. Тэгээд тэр бохор бохин дээл өсч явах бол ер нь тохиромжгүй. Тэгээд хөдөө гадаа явсан хүмүүсээс дээл өмсүүлээд ямхаваад яасан. Дээлтэй амьд орлоо шүү. Дээлтэл явж ирмээр юм байна. Тэгэхээр ер нь дээлийг нарыг бол хөдөө гадаа явах ер нь бэлтгэлтэй явж явах хэрэгтэй санагдсан шүү. За одоо ингэж цастай газраар өсөж байна. Түрүү жил яг үдийд бол за арга өвдөг хэраатай застай байсан. Түрүү жилийн зас бол маш их байсан. Ер нь үдийд нийт нутгийн 80% нь застай байна гэдэг мэдээ гарч ирсэн. Тэгэхээр энэ жилийн зас бол харьцангуй гайгүй байна. За тийшээ юу харагдах нь вэ? Харцгаая. Ийм зах. Дээр багада Андергүй цагаандаа тэгээд Джек Лондны номыг уншаад гайхаж хэлнэ. Тэр их засан донд хүмүүс хав гарч зарилгаа биелүүлэх юм лээ. Тэгээд дээрээс нь хараата хүнтэй танилцж байгаа тухай гардаг. Тэр номнод их таалагддаг. Одооноос ер нь юм хайкинг бичлэгүүд хийе гэж бодож байгаа. Тэгээд давхар би ч одоо майхантай хэллийг л хийдэг хүн байсан. Одоо энэ хайкинг хэллийг бас их сонирхож байгаа. Тэгээд ер нь гадны бичлэгүүдийг үзэж байхад энэ өөрсдөө л бичлэг хийждэг юм лээ. Орчин үеийн үзэгчид гэдэг бол яг бодит амьдралыг одоо бодит зүйлийг харахыг хүсдэг юм байна. Тэр нь одоо видео бичлэг хийж байхад алхан тутам харагдсан. Тэр нь бол бид яг үнэн бодит кемпинг аяллаа талаар гой мэдээлэлүүд хүргэдэг болно. За бид сая барагтаал бол ер нь зогссонгүй. Ер нь шууд л явсаар байгаа гэдэг лээ. Тэгэд энд одоо ингэж алхахаар ингэдэг штэ. Та нар тэгдэггүй. Хамар онгоогоод дээрээс нь таны нусаа нь ийм л санагддаг. Тэгэхээр энэ биенд мөн мохоо зүйл ер нь тэгэл хөдөлгөөнөөр гардыг юм байна. За ингээд аван дээр ирлээ.
Аа, 3 тайрна. Аваны ихэн танд болсны их надаа очиод хэлж би чулуунд шүншиглэж хүслээ. Наадаж 3 чулуу өргөдөг байгаа. Аргал үүсэх юм. Аргалыг өнөр өнөртөөс. Ер нь та нарт хийдэг үү? Нэг хаяа аргалын өнөртмөр санагдал. Тэгээл энэ түлээ сайхан өнөртмөр санагдал. Түлээний гоё өнөртмөр санагдал. Тэгээд энэ яг түлээ үгүйсэн хүмүүс юм. Нэг тийм мэдрэмж төрөөд ирсэн. Энийг бошиг гэдэг. Энэ өмнө аялын бичлэгүүдэд ашигладаг байсан л да. Одоо манайхаар бол ер нь дараа явахдаа бол шар тасанд хөвөн шингээгээд тэгээд ийм төмөр саунд юм уу эсвэл ийм ундааны саундыг аваа явчихвал их зүгээр юм шиг байна. Тэгээ энийг ашиглаад шууд гал авчихдаг. Тэгэхээр энийг тэгээд гарчмаар санагдаад. Ер нь асгын хувьд асан л да. Зүгээр байсан. Зүгээр байхгүй. Температур хэмжигч аваад ирсэн. Өнөөдөр сайхан дулаахан байна. Энэ сая цүнхнээс гарч ирсэн. Хэдүүлээ яг температур хэдэн. Тэгээ одоо салхи байхгүй болохоор ингээд ийм сайхан. За температур хэдэн градус вэ? Харцгаая. Суугаад за аван дээр зэрэг хийчихлээ. Шар удаа аван дөргнөө. Нэг юм ах. Нэг юм утгатай. Энэ зайлал янзлахгүй л энэ салцсан. Яанда яг нэг аяллаа гоё хутаа болчихсон. Зэн ингэ тавьчих. Шаас эндээ. Бас нэг сонирхолтой зүйл нэг хөөрхөн юу байгаа. Энэ аяллаа явж байхад жоохон арх. Ер нь аялагчид ийм арх авч явж байх хэрэгтэй гэж байна.
Сайхан аргалын өнөр штэ. Мэдрэгдэж шүү. За гадаа хэдэн градус. Өнөөдөр чинь дулаахан байна уу? 9 градус. 9 градус. Ямар салхихгүй. За одоо яг иймэрхүү байдлаар заавал түлээхгүйгээр асаачч болж байгаа юм да. За асчих. Энэ сайхан асчих юм шиг байна. Тэгээ юм байна. Аванда. Удаа оргино. За аван дээр гарч ирээ цаахан. Өрх зүйлүүдээ өргөчлөө. Өнөөдөр өстой сайхан өдөр. Хамрын битүү онгооч. Хамраа нэг сайхан цэвэрлэх хэрэгтэй юм шиг. Тэрийг камер хамтраач байгаа тий. Заавал тийм том гал асаах хэрэггүй юм байна. Энэ жоохон гал асаачхад л энэ янзын гой талах юм шүү дээ. Ингээ энерги намг юм. Сайхан чиг. Жох. Махатс. Энэ маань жоохон хэцүү гал дээр жоохон халаад ингээд цаахаа хүти мэдэх бас муу гэж байгаа юм. Тийм учраас авч явсан бос маань жоохон хөрччихээ. Тэгээ шууд энэ аргалын гал дээр халаад. Тасаг л даргалын өнөр яас сайхан ирж байна. Өмнө бас сайн болох болчихжээ. Даргалын өнөр ийшээ ороод бүрстэ алж штэ. Махандаа шингээд. За нарж орхоо бой да. Одоо цааш та. Өөрөө ганцаараа бичлэгээ хийгээд яг ийм ориг бүр бодит юм сайхан дуршлага дээр үзв штэ зүйлсүүдийг ер нь хөрөх хичээнэ. Тэвч мэгөө намуухан мөртлөө. Аргалын өнөр тэгээд энэ нар жаргаж байгаа байтал.
Хаяа өөр өөртөө ингэж сайхан ярилцсан сууч. Бас л нэг сайхан мэдрэмж шүү. Нэг тавилттай тавилны хэрэг гарсангүй. Хэрэгтэй шүү. Чи одоо янз бүрийн нохоо шууд хааруул бие хамгаалахын тулд тавигныхаа уртлаар айлгах шүү дээ. За ингээ хөтлөе даа. За энэ мань хэрэг боллоо шүү. Энийг жижиг юмыг бүсэнд ороод тавихад л шал өөр болж шүү. Сайхан харгалаа. Өнөр сайхан өнөртлээ те. За цастай юм чинь тэгээд энэ харгалаа. Ингэсг орхич. Баг зэрэг мармач. Ингэдэгтэй монголчууд ингэж л арих хэвээр. Тэгээ. Сайхан биш дээ.